Дэгийн өглөөтэй хамтдаа ирэх үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхэнд маш чухал хэрэгтэй мэдээллүүдийг дуулгахаар өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор өмгөөллийн Mon Legal Service хуулийн нөхөрлөлийн захирал Цэвэн хүрэлж ирсэн байна. Өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Танд ч өглөөний мэндийг хүргэе. Мөн нийт үзэгчтэй бас өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр Mon Legal Service гэж байгаа тийм. Өмгөөллийн Mon Legal Service хуулийн нөхөрлөл. Энэ нөхөрлөл маань одоо хизээ байгуулагдсан. Ямар үйл ажиллагаанууд дээр одоо төвлөрч ажиллаж байгаа тэр талаар бас танилцуулаач. За. Намайг Нимогийн Цэвэн гэдэг. Миний би хуульч мэргэжилтэй өмгөөлөгч. Хуулийн салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Манай нөхөрлөл маань 2012 онд байгуулагдсан. Одоо байгуулагдаад 10 гаруй жилийн өмнө үүсэж байна. Хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өмгөөллийн иргэний эрүүгийн захиргааны гэх мэтчлэн хуулийн салбаруудын чиглэлд одоо эрх зүйн тусалцаа иргэдэд үзүүлж ажилладаг. Ер нь одоо бас нэг хуульч тэг өмгөөлөгч хүн ирсэн дээр маш олон хүмүүс асуултууд байгаа бол гэж бодож байна. Ер нь сүүлийн үед ялангуяа маш олон залилангийн ч тийм үү тий олон төрлийн гэмт хэрэгүүд гарч байна. Тэгэхээр гол сэдвүүдэд орё гэж бодож байна хүмүүс. Тэгэхээр ер нь яг танаа дээр өмгөөлүүлэхээр ирж байгаа танад хандж байгаа ямар хэрэгүүд их байна. За сүүлийн жилүүдэд буюу одоо 2024-25 оны одоо үндэсний статистикийн хорооноос гаргасан гэмт хэргийн судалгаа хэд юм бэ лээ. Энэ судалгаагаар 2024 оныг 25 онтой харьцуулахад одоо Монгол улсад гэмт хэргийн гаралт одоо 30.2% өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. Тэгэхээр зэрэг энэ өссөн үзүүлэлттэй гэмт хэргийн тоон статистик мэдээлэл донд одоо өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг. Ялангуяа одоо заллах гэмт хэрэг бас зөнхөлж байна. Одоо жишээ дурдахад орон сууц захиалгаар бариулах захиалгын гэрээтэй холбоотой тий мөн одоо цахим одоо интернет орчин сошиал одоо ямар нэгэн байдлаар одоо бараа зарц уртчтгаа тий худалдаа авахтай холбоотой мөн одоо ихтгэл үзүүлж одоо бусдыг задлах ч юм уу тий сошиал кибер гэмт хэрэг одоо цахим гэмт хэрэг гэсэн үг шүү дээ. Гэмт хэрэг бас зөнхөлж байгаа. Мөн одоо бусдын одоо мөнгө санхүүтэй холбоотой ч юм уу тий гэрэг контракттай холбоотой ч юм уу заллах гэмт хэргийн одоо хувь эзлэх хувь одоо нийт гэмт хэргийн одоо дийлэх хувийг одоо дийлэх хувийг нь. Тэгэхээр өнөөдрийн сэдв гэх юм бол сая бас сонслоо л да. Тэр байрны захиалга дээр тий заллагдах тэр ч одоо насаараа цуглуулсан мөнгөө гээд хүнд өгөөд бас итгээд өгөөд тий тэрний ихэд дараагаар бас ингээд хэдэн жилийн дараа мөнгөө авч чадаагүй ч тийм үү давхар цаашаа ингээд олон дахин худалдаалагдсан эзэмшигч нь өөрчлөгдсөн ч тийм үү тухайн байгууллага одоо барилга барьж байгаа байгууллага нь барьцаанд тавьсан ч тийм маш олон асуудлууд байна л да. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр нь барилгын энэ хөө орон сууцны одоо заллин гэх юм уу да тий энэ үйл ажиллагаатай холбоотой бас үзэгчд манаас сонирхол болов гэж бодож байна. Энэ талаар одоо жишээ нь ямар хэрэгүүд танаа дээр ирдгийг ер нь яаж шийдэх ёстой байдгийг ер нь Монголд ингээд юм харж хахад ямар ч хэрэг ингээд тий бүр ингээд дуйлаантай том хэрэгүүд маш урт хугацаанд ингээд шийдэгдээд энэ бас юутай холбоотой байна. Энэ талаар бас. За таны хэлсэнчлэн одоо энэ нийгэмд очиж байгаа заллах гэмт хэрэгүүд дан ялангуяа орон сууцны захиалгатай холбоотой асуудлууд ирж байна шүү дээ. Эдгээр асуудлууд ерөөхдөө нийгэмд одоо болж байгаа одоо хохирсон иргэд хохирлоо барагдуулахаар одоо цагдаагийн байгууллагт хандж байгаа мэдээлэл болон одоо хуулийн одоо нөхөрлөлд үйл ажиллагаа явуулдаг одоо газруудад хандж байгаа энэ иргэдийн одоо мэдээлэл дээр үндэслэж би одоо мэдээллийг хүргэж байгаа юм шүү. Тэрнээс биш одоо ингээд статистик тоо баримт бол биш. Яг хөө ингээд иргэд гомдол гаргаж байгаа одоо байдлыг хараад үзэхээс зэрэг орон сууц захиалгын гэрээтэй холбоотой заллуулах гэмт хэрэгүүд бас их олон гарч байна нийгэмд. За энэ юутай холбоотой вэ гэхээр иргэд маань ерөөхдөө
захиалгын гэрээ хийхдээ, барилгын орон сууцны захиалгын гэрээ хийхдээ маш их хариуцлагатай хандах хэрэгтэй шаардаад байгаа юм л да. Шалтгаан одоо гэмт хэрэг үүсгэж одоо шалтгаан нөхцөл гэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг бид одоо эхлээд шалтгаан нөхцөл ямар шалтгаан нөхцөлтэй байна, үр дагавар нь юунд хүрэж байна, тий. Урьдчилан яаж сэргийлэх вэ гэх мэтчлэн өнцгөөс одоо хуульчд бид хардаг байхгүй. Тэгэхээр зэрэг иргэд маань санхүү мөнгөөрөө, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхын тулд урьдчилж яаж сэргийлэх вэ гэхээр зэрэг тухайн одоо гэрээ контракт захиалга хийхдээ нэн даруй хамгийн ихний ээлжинд юу хийх вэ гэхээр наанд ч одоо хамгийн түрүүнд одоо хуульч хүмүүст хандах ч юм уу тий, хуулийн зөвлөгөө авах. За тухайн гэрээ контрактаа одоо судлууж бас болно шүү дээ. Одоо ямар эрх ашиг одоо гэрээний хоёр талын эрх ашигыг тий цензуртай хангаж байгаа хэсэг тал дээр ч юм уу хуулийн байгууллагад хандах нь бас их зүйтэй юм шиг харагдаад байгаа. Ер нь дан ялангуяа одоо манайхан иргэд мөн ерөнхийдөө дандаа одоо хохироод одоо гэмт хэргийн золиос болоод тий амьдралаараа санхүү мөнгөөр хохирчод дараа араас нь одоо хуулийн байгууллагад хандж явдаг. Тэрнээс өмнө урдсан сэргийлж бас хандах боломжтой. Одоо гадны орнуудын жишг байна л да. Гадаад одоо хөгжлөлтийн орнууд ч одоо жишээ нь өндөр дүнтэй санхүүгийн гэрээ контракт хийх одоо энэ хийхдээ хуулийн байгууллага төрүүлж хандаж хуульчаас мэрэгжлийн хуульчаас зөвлөгөө авах. За тэр одоо гэрээ дээрээ одоо суулгах ч юм уу боловсруулалтанд нь одоо анхаар хянуулах гэх мэтчлэн одоо урдсан сэргийлэх байдлаар одоо тодорхой алхмуудыг хийдэг. Гэтэл одоо манайд болохоор ажиглагдаад байгаа зүйл юу гэхээр иргэд маань хохироод санхүүгийн дарамтанд ороо тий гэмт хэргийн аль ёст гэмт хэргийн золиос болсны дараагаар одоо ханддаг. За та түрүүн хэллээ одоо хуулийн цаг хугацааны хувьд одоо шалгаж байгаа одоо гэмт хэрэг маань удаашралт байдаг гэдэг. Энэ хугацааны асуудал бол гарцаагүй одоо хуулийн байгууллагын асуудал байдаг. Хууль шүүхийн одоо мөрдөн шалгах одоо процессын мөрдөн шалгах ажиллагааны хугацаа тодорхой хугацаа байдаг заасан. Тэр хугацаануудаар явж идэг учраас одоо тэр хугацаан дээр бол одоо тийм удаашрах ч юм уу тийм хийдвүлэх цаг хугацаа яах тийм боломжгүй бүгд хуулийн хугацаагаар явждаг. За жишээ нь одоо нэг хүн байлаа тий. За би байлаа. За орон сууц судалдаж авъя. Гэхдээ нөгөө цаанаас нөгөө тухайн сонирхож байгаа барилга маань өөрсдийн боловсруулсан маш олон хүмүүст өгч байгаа гэрээнүүд контракт өгч байгаа. Тэрнийг нь тэр болгон хүмүүс чинь анзаардаг шүү дээ. За ямар ч гэсэн нөгөө байранд дуусчихаас өмнө яг миний сонирхож байгаа өөрөө алга болохоос өмнө гяс гараа үсгээ зураал авчиг гэл тэрний нэг тодорхой шалгахгүйгээр за өмнөх би бол худалдаа авалт хийхдээ жишээ нь өмнө ямар барилгууд барьж ирсэн, хаана барьж ирсэн гэл тийм мэдээллүүдийг аваад тэгээ ер нь хэр найдвартай ингээл тэгэл мэдээж найдвартай гэж бодсон л барилгаа авч байгаа байхгүй тий. Тэгэхээр зэрэг энэ дээр л дараа нь сая сүүлийн үед сонсож байхдаа бас ингээд давхардуулж одоо 2-3 эзэмшигчд давхардуулж зарсан байх ч тийм үү те иймэрхүү хэрэгүүд бас болоод байна л да. Энэ ер нь нэг худалдан авч байгаа хүнд л хамгийн их одоо хохирол учраад байна л да. Түнс зарж байгаа хуваарьч тийм үү те зарж байгаа хүмүүс дараа бас нэг хохирол тиймэрхүү хохирсон тохиолдлууд арай бага байдаг баг те. За зах зээл дээр мэдээж одоо хүчин чадал өндөртэй компани аж ахуйн нөхцөл барилгын бизнесийг эрхлээд ашиг орлоготой иргэд мөн сэтгэл ханамжийн баталгаатай явж байна л да. Тэгээ энэ бүх одоо бизнесийн үйл ажиллагааны дунд чинь мэрсээр бас нэг ийм асуудлууд гараад байгаа. Энэ одоо зэлдүүлэх ч юм уу одоо санхүүгийн хувьд гацаанд орох ч юм. Тэгээ энэ захиалгын орон сууц барилгын захиалах гэрээтэй холбоотой гол одоо анхаарах асуудал иргэд мөн юу гэхээр нэгдүгээрт тухайн гэрээгээ маш сайн унших хэрэгтэй байна. Одоо бид одоо гэрээнд ингээл одоо яаралтай ингээл зураал гар ус зураал ингээл жоохон хөнгөн хумгаа хандчих гэдэг шүү дээ. Тэгэхээр гэрээний одоо үг бүрчлэн уншиж тайлцах цэг таслалгүй нэгдүгээрт. Яг тэгэхээр гэрээ маань одоо хуулийн хүчин төгөл төр шүүхтэр үйлчлэх учраас гэрээний зүйл заалтууд бол маш одоо хариуцлагатай гэрээний зүйл заалт үг хэллэг утга дээр бол маш хариуцлагатай хандах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр зэрэг иргэд маань одоо нэгдүгürt гэрээгээ маш сайн хянах хэрэгтэй. Болж игэл өөрөө болохгүй бол одоо хуульч хүмүүсийг ч гэсэн оролцуулаад одоо хянуулах боломжтой. За энэ дээр ярьсанчлан бас хуулийн одоо нөхөрлөл
өмгөөлөл хуульцсан тусцаа үзүүлж байгаа газруудаар бас өөрчлөлж болж байгаа. Одоо энэ гэрээ хийхдгээс өмнө одоо урдсан сэргийлэх байдлаар. Яг тэгэхээр та түрүүнд дурдлаа шүү дээ давхардуулж одоо залилдах гэх мэтчлэн. Тэгэхээр зэрэг тухайн одоо барилгын захиалгын гэрээ авахдаа иргэн маань өөрөө хариуцлагатай хандаад хуулийн байгууллагуудаас хандаад хамтарч ажиллаад за одоо тухайн одоо барилгын захиалгын гэрээ хийх гэж байгаа компанийг одоо судлуулж усвал яг хуулийн хүрээнд одоо хууль бусаар биш яг хуулийн хүрээнд одоо тухайн компани одоо үйл ажиллагааг одоо бидэнтэй хамтраад ажиллах юм бол одоо хуулийн хуулийн нөхөрлөл маань одоо албан бичиг үйлдээд тодорхой төрлийн одоо төрийн байгууллагуудад нууцаас бусад нууцтай холбоогүй мэдээллүүдийг авах бүрэн боломжтой. Одоо жишээл тухайн компани одоо иргэний бүртгэлд одоо мэдээлэл нь байна уу те? За үр төлбөртэй байна уу? Шүүхийн шийдвэрт ямар нэгэн үр төлбөртэй байна уу? За тэр тухайн компани маань одоо хэр түүхтэй компани те? Өмнө нь одоо барилгын бизнес эрхэлж одоо бүтээн байгуулалт явж исэн түүх мөн нөгөө тэгвэр одоо төсөл маань одоо хэрэгжиж байгаа хэлж байгаа төсөл маань хэр найдвартай вэ? Санхүүгийн одоо баталгаа юм хэр байгаа вэ? Төсөл нь одоо үргэлжлэх цаг хугацаа тэр санхүүгийнх нь одоо чадамж гэх мэтчлэн тэдгэрийг бас ингээд иргэд маань өөрсдөө судалж болон одоо хуулийн байгууллагт хандаад ч гэсэн судлах бүрэн боломжтой. Тэгжвэж урдсан сэргийлж одоо ямар нэгэн одоо гинтрийн зодоос болохгүй байх. Бүрэн боломжтой. Жишээ нь одоо Солонгост ажиллаж байгаа хүмүүстэй наашаа ирж амжихгүй мөнгөө хоримтлуулж байгаа нэг энд ашиглалтанд орж байгаа байр худалдаж авдаг ч тийм үү те. Нэг хууль тэр юугийн гэрээгээ нэг тэндээс нэг уншиж амжихгүй ч гэдэг юм уу те. Тэгээ дээрэс нь ингээд ингэж боддог нөө итгэж байгаа итгэл зүрийн бас нэг хэлбэр нь гэвэл нөгөө газар маань бас нэг хувь гэрээнийхээ хувийг өөр төлдөөчж байгаа болохоор за надад бас гэрээ байгаа юм чинь те эдгээр ингээ өөрчлөх боломжгүй яг л ижлэхэн гэрээ байгаа юм чинь гэж бодоод ингээд аваад үлдчихдэг тэрнийгээ бас уншихгүй байх те тэгээд нөгөө алдан нөгөө байшин барилга маань удаан хугацаанд баригдаад заагдсан 2 жилдээ баригдахгүйгээр ингээд хэд хэдэн жилээр ингээ яваад ирэхээр алданг тооцох тэр алдангаа яаж нөхөж авах гэдэг юм уу те маш олон асуудлууд байна л та те. Энэ дээр нөгөө түрүүн би дурдж хэлсэн иргэний бүртгэл мэдээлэл одоо үл хөдлөх хөрөнгийн бүртгэл мэдээллийн газар тэмдэглэл үйлдвэж болно. За тухайн иргэн одоо захиалгын гэрээ байгууллаа. Одоо орон сууц захиалагч компанитай. Тэгин захиалгын гэрээ байгуулагдмагц одоо тухайн компани өөрийнхөө захиалгын одоо гэрээг одоо үл хөдлөх хөрөнгө төр иргэний бүртгэл улсын иргэний бүртгэл мэдээллийн төв дээр одоо давхардуулж одоо бусдад дахин давхардуулж гэрээ хийгдэхгүй хэлбэрээр одоо тэмдэглэл үйлдвэрлэх боломжтой. Тийм үү. Тэр тэмдэглэл үйлдчих юм бол давхардаж дараагийн одоо өөр одоо боломж болсон юм тийм. Өөр иргэнд одоо давхардуулж гэрээ хийгдэх боломж болно. Хамгаалт. Тэгэхээр энэ дээр бас анхаармаар байна тийм. Энийг бас одоо иргэд маань өөрсдөө мэдчих хэрэгтэй. Эдгээр зүйлүүдийг мэдчих хэрэгтэй. Мэдхгүй бол одоо хуульч өмгөөлөгч нараас одоо тийм зөвлөгөө асууж тодруулж авах хэрэгтэй. Тэгвэл одоо өөрсдөөгээ одоо альва нэгэн ямар нэгэн гэмт хэргийн золиос болох эрсдлээс хамгаалах бүрэн боломжтой. Зөвхөн тэр гэрээгээ за би нэг 10% өгчлээ шүү дээ. Нэг 30% ч юм уу тий. Өгчлээ 100% өгөөгүй байгаа ч гэсэн 30% өгчөөд тэгээд тэр гэрээгээ тэмдэглэл үйлдвэрлэх юм шүү дээ. Улсын бүртгэлийн газар, төлөвлөлийн газар одоо тэмдэглэл үйлдвэрлэх боломжтой. 100 айлд байдаг тий. Тийм очиод тэмдэглэл үйлдвэрлээд. Тэр нь одоо хэд орчим төгрөгийн ямар тийм одоо юу тэмдэглэл үйлдвэрлээд тэгээд одоо тэр юу яах вэ? Одоо хурамж тэрийн за ер нь бол тэгчих юм бол за нэг эрсдлээс сэргийлж чадчихна гэсэн үг тий. Давхардуулахаас сэргийлж байна гэсэн үг. Тэгээд дээрээс нь бас энэ чинь бас нэг баталгаа болчихж байгаа бол гэж бодож байна л да тий. Өөр ер нь ингээд орон сууцсан дээр ямар хэрэгүүд гараад энийг нь одоо яаж шийдэж байгаа танаа тэр тийм жишээнүүд ямар жишээнүүд юм бол. За орон сууцны энэ захиалгын гэрэгтэй холбогдлолтой одоо энэ гэмт хэрэгт өртөж байгаа гол шалтгаан нөхцөл маань санхүүтэй холбоотой юм шиг байна. Харахаар ер нь аливаа бүх зүйл одоо төсөл чинь санхүүтэй холбогдож уйлдж явдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг тухайн одоо барилга барьж байгаа иргэд хувь
иргэд ч юм уу аж ахуй нэгж компаниуд маань барилгын одоо ажил гүйцэтгэх чадамжгүйдээ бол биш. Санхүүгийн одоо хөрөнгийн их өсвөртэй холбоотой одоо эрсдэлт болцсохгүй эрсдлүүд бий болд юм шиг байна. Юу гэхээр тухайн одоо барилга гүйцэтгэх явцад одоо зээл авах ч юм уу те банкнаас зээл авах ч юм уу тэгээд хөрөнгөний их өсвөрийг шийдэх асуудал нь гацаанд орох ч юм уу санхүүжилт нь төр зарцахад одоо нэг тухайн барилгачин өргөслөх хугацаа байхгүй болоод одоо зарцж чинь шүү дээ. Тэгэхээр зэрэг барилга бол нэг ашиглалтанд орох хугацаанд орохгүй саатах ч юм уу те энэ байдал нь одоо иргэдийг одоо чирэгдүүлэх те иргэдийн нөгөө төлсөн төлбөр мөнгө одоо төлөгдөхгүй байх сүүлдээ даамжраад явсаар байгаад одоо нөгөө компани маань одоо санхүүгийн чадамжгүй болохоор зэрэг одоо иргэд хохироод ингээд иргэний олон эрүүгийн асуудлууд үүсч гарч байгаа шалтгаанууд иргэний гол зөнхөлж байгаа шалтгаан ийм шалтгаанууд байд юм шиг. Бас бүгд л санхүүтэй холбоотой асуудлууд. Тэгэхээр санхүүгийн доктортой ерөн гайгүй сайн одоо артай л одоо компаниг сонгомоор юм биш үү? Тухайн компани маань одоо хөрөнгөний их өсвөрөө хаанаас шийдэж чинь те дотоодоос шийдэж гин үү эсвэл гадны хөрөнгө оруулалттай байна уу хамтарсан байна уу те тасралтгүй хөрөнгөний их өсвөр нь явах боломжтой эсвэл одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байна уу гэдгийг л одоо сайн ихтлэх хэрэгтэй гэж иргэдэд хандж хэлмээр. Тэгээ янз янзын юм л сонсдог. Тэгээд зарим хүмүүс ч ингээд за одоо чи 2 сая 500-аар байр захиаллаа штэ. Жишээ нь за 2 сая 500-аар захиалаад 2 жилийн дараа төлбөрөө төлөөлөл явж исэн чинь 2 жилийн дараа баригдаад дууссныхаа дараагаар юу яатсан гээд манай хүнээ нэмсэн гээд үний нэмж авдаг ч юм уу те эсвэл за танаа мөнгө чинь буцаад өгчөө гингуудаа 3 сая 4 саяар цаашаа ирүүлээд шинэ худалдаа авч зарах ч юм уу тийм тохиолдлууд байдаг гэж бас сонсч лээсэн. Ер нь их олон л зүйлүүд л байдаг юм байна л да. Энэ тал дээр ер нь иргэд маань одоо хамгийн түрүүнд яг ийм асуудалд оролцох юм бол эхлээл одоо хууль жимгүүлэгч хайж эхлэх байх та тий. За таны хэлсэн саяны асуудал бол ерөнхийдөө нөгөө зах зээлийн бараа материалын одоо савлгаатай холбоотой байх гэж би бодож байна. Юу гэхээр одоо ковидын үед одоо ковид-19-ийн үед одоо барилгын материалын үн ер нь зах зээл дээр байгаа бүх одоо худалдах одоо бараа материалуудын үн тодорхой хэмжээнд өссөн шүү дээ. Гайл гэх мэт. Тэгэхээр зэрэг гайл тээвэр гэх мэт тийм ээ. Тэгэхээр зэрэг саяны таны хэлсэн тохиолдолд бол ерөнхийдөө орон сууцны захиалгын гэрийг одоо нэг дүнгээр хийгээд тэгээд одоо тухайн одоо барилгын компани өөрсдийн одоо юунаас биш шалтгаалж биш өөрсдийн одоо өөрсдөөс шалтгаалж биш бусад одоо шалтгаан төгсөл байдал одоо зах зээлийн үн ханш өсөх, барилгын материалын үн ханш өсөх, гайл тээврийн үн ханш өсөх гэх мэт зэрэг одоо үнийн өсөлтөд холбогдуулаад үнэн дээр савлгаа өсөж байгаа учраас одоо үнийг одоо дараагаар анхны суур үнээс нэмэгдэж гарах ч юм уу тиймэрхүү тохиолдол байдаг байх гэж би бодож байна. Тэр үедээ яг нөгөө иргэнтэйгээ захиалагчтайгаа бас ингээд харилцсан ойлголцолд хүрэх юм бол тодорхой хэмжээр үнээ өсгөөд явах ч юм уу. Зохицтой бодож тий. Эсвэл зарим байгууллагууд за яг олон төслүүд хийх газар бол за яг энэ дээр бол ингээд ашиггүй ч гэсэн хамаагүй тий. Анхны ингээд үнээрээ ингээд оруулъя ч гэх юм уу бас тухайн байгууллагаас ер нь тэр тухайн компани хийж чадамжтай вэ гэдгээс л бүх зүйл бас шалтгааллах гэдэг юм тий. Тэр гэрээгээ иргэд маань сайн хийх хэрэгтэй. Одоо гэрээнд одоо өөрчлөлт оруулах болон нөхцөл одоо бусад нөхцөл гэж байгаа гэрээнд энэ дээр одоо өөрчлөлт нэмэлт өөрчлөлт оруулах хатуу нөхцөлтэй ч юм уу тийм ээ. Тэгээд гэрээг хандрахтаа бол маш сайн хийх хэрэгтэй. Одоо гэрээн дээр бол маш хариуцлагатай хандах хэрэгтэй. За тэгээд энэ эдгээр янз бүрийн асуудлуудаас бол маргаан гарч байгаа юм тийм. Маргаан гарсан тохиолдолд бол иргэд маань шүүхт ханд шийдвэрлэв. Тухайн гэрээгээ бол сайн үзэх хэрэгтэй. Гэрээн дээр бол одоо жишээл хуульд буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол шүүхтний хэмжээ гаргана гэсэн заалт байж байгаа. Тэр тухайн гэрээн дээр арбитрийн шүүхээр ч юм уу одоо бусд байдлаар одоо маргааны шийдвэрлэх гэсэн заалт бас байгаа эсэхийг бас сайн харах хэрэгтэй. Тэгэхээр арбитраар юм уу одоо иргэний шүүхээр шийдвэрлэх гэсэн. Тэгэхээр маргаантай холбоотой гэрээний үүргийн гүйцэтгэлээс хамаарч одоо маргаантай холбоотой асуудал гарвал иргэд маань
нэн тэргүй ээлжинд одоо өөрөө өөрийгөө өмгөөлөхийн тулд иргэний шүүхт хандах эрх нээлттэй байж байгаа. Одоо Монгол Улсын хууль тогтоомж тий хүний эрх хэрэгжүүлээ тухайн хүний ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа бол аливаа этгээд иргэний шүүхэд нэхэмжил гаргах, хүсэлт гаргах, гомдол гарах хэлбэрээр хандах хэрэгтэй гэдэг иргэний эрх шүүхсхийн шийдвэрлэх тухай энэ 3 дахь зүйл заасан байна. Ер нь тэгээд хэр хугацааны дотор ийм асуудал тийм байртай холбоотой, орон сууцтай холбоотой асуудлууд шийдэгдэх юм бол энэ хуулиараа яг ингээд хуулийн өдрүүдээр хоногудаар явах юм бол барагцаагаар нэг хамгийн цаана тэр хамгийн наанд хэдэн жилийн дотор одоо шийдэгдэх боломжтой, хохирлгүй болох боломжтой ч гэх юм уу те. За тухайн иргэн хохирсон байлаа гэхэд те. Шүүхээр бол маргаантай асуудал бол яг хуулийн хугацаагаар явагдчихдаг. За тухайн хүн иргэний шүүхэд гомдол гаргалаа анх шатны шүүхэд. За тэгээд шүүх маань хуулийн хугацаанд хүлээж аваад иргэний хэрэг үүсгээд хуулийн хугацаанд тухайн одоо хэргийг хяндаг. Тэгээд шүүх хуралдааны процесс явагдана. Анхан шатны шүүхтэр мэдээж аль нэг тал нь одоо шүүхийн шийдвэрээ гаргуулж нөгөө тал нь гомдолтой болсон тохиолдолд давзаалдах шатны шүүх, иргэний хэргийн давзаалдах шатны шүүхөөр орно. За тэгээд дараагийн шат, дээд шатны шүүх гэх мэтчлэн ингээд хуулийн хугацаа яг тодорхой тоочныг хэлэх боломжгүй одоо яг тийм хугацаанд ингээд шийдэгддэг, ийм хугацаанд шийдэгддэг гэсэн боломжгүй. Яг л шүүхээс тогтоосон хуулиас тогтоосон хугацаагаар л явждаг. Тухайн хэрэг нь бас ямар шинж чанартай байна гэдгээс бас шалтгаалж хэргийн мэдээж ачаал байгаа тий хэрэг хүлээж авч хянаж одоо шийдвэрлэх бодиттой хугацаа байгаа шүү дээ. Тэн дээр бас одоо хэргийн ачаал хэргийн дарааллаас хамаарат харилцаа адилхан хугацаатай байна. За энэ сэдвтэй холбоотойгоор хамгийн сүүлд миний бас асууж амжаагүй зүйл байвал үзэгчтэй хуваалцаж 1 минутын. За иргэд маань одоо залим эхлэх гэмт хэрэгт холбогдсон одоо хохирсон гэмт хэргийн золиос болсон тохиолдолд одоо хуулинд заасан өөрийгөө өмгөөлөх мөн одоо өмгөөлөгчөөр өмгөөлөх хуулийн байгууллагт хандах гэсэн эрхүүдийг иргэний хэрэг шүүхтэн шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн хэрэг шүүхтэн шийдвэрлэх тухай хууль тус заасан байгаа. Эрхийн нийгэд өгсөн байж байгаа. Тэгэхээр иргэд маань нэн тэргүүнд одоо иймэрхүү төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд иргэний шүүхт нэхэмжил гаргаж болно. Мөн одоо хуульч өмгөөлөгч оролцуулж одоо эрх ашиг хамгаалах бүрэн боломжтой. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр орон сууцны бас энэ хүү залилантай холбоотойгоор бас хохирогчд юун дээр бас анхаарах хэрэгтэй. Хохирохоос өмнө бас ер нь захиалга хийхдээ бас юун дээр анхаарах вэ? Хохирохгүй байхын талаас тийм гэх мэт маш олон төрлийн одоо асуултанд хариулт өгсөн болов уу гэж бодож байна. Тэгэд өнөөдрийн нэвтрүүлэгт өмгөөллийн Mon Legal Service хуулийн нөхрөлийн захирал Цэвэн оролцож бас сая мэдээлэлийг дуулгалаа. Таны ажлын үс өндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамт ирсэн хүмүүс та бүхэнд баярлалаа. Гэгээ өглөө үргэлжилж байна.